та нар тайвшир хөөе. Би бүгднгийн чинийг дор барахгүй. Эрүүл амьдралын хэв маягийг сонгоод ирэхэд 2 сар болж гин. Марафонд бэлдсэн. Gymд явсан, хажуугаар CrossFit-д явсан, ирэхэд өөрийгөө mentally, physically амар шахсан байгаад байгаа. За тэгээд дээрэс нь би давхар 6 сарын 27-нд болох 976 Hyrox гэдэг маш хэцүү тэмцээнд орохоор болсон. Тэгээд тэр тэмцээнд өөрийгөө бэлдээд physically маш active байгаа. Ойрд хажуугаар нь хоолтой маш сайн анзаарч эхэлсэн байгаа. За тэгээд хүн өөрийгөө ерөөсөө анзаардаггүй юм байлээ. Би одоо чинь сая өвөл бол нэг хэсэг бүр үнээр сүрцэн байсан. Өдөр болгон сахар, чихэр, чихлээ хэвчээ. Бүр юу ч байдیں۔ Зөвөр ингээл идээ суугаад байдаг ус нэг мэдсэн чи гүзээтэй болсон байсан, батгтай болсон байсан. Нүүр ингээд бүр тэ амар том юм, puffy. Өөрийнхөө мөрөөддөг биенийхээ яг эсрэг зөвлөгөөнд би чихлээд байгаагаа бүр нэг хэсэг анзаараагүй маш удаан явсан байсан. Өвлийн турш 23 сарын дотор бол би нэлээд жин нэмээд нэлээд эвгүй болсон байсан. Тэгээд одооноос ерөнхийдөө буцаад формд орж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэлээр энэ эрүүл хэв маягтайгаа холбогдуулаад ерөнхийдөө сахар багтай, эсвэл бүр ердөөсөө ямар ч сахаргүй снакнууд ундаанууд заримнуудыг цоглуулсан байгааг хэдүүлээ амсаж үзнэ. Маш олон зүйл цуглуулсан байна. Уут дүүрэн, ямар ч чихэргүй, сахар багтай заримнуудыг цуглуулсан байна. Бичлэгийн үзэхээс өмнө энэ сайхан упад лайк болон subscribe бутнаа дарж өгөхгүй бол өнөөдөр та нарын хөрчин дотор ч маш том заваа аалз байх болно. Тэгэхээр би хувьдаа дарцсан дээр явах гэж бодож байна. Тэгээд хэлээ бичлэгт орцгоо. Энчнээс нэг юм аваад амсцгаая гэсэн чинь мини какао кейк гинэ. Choco pie-тай төстэй нэг юм шоколадны амттай зүйл байна. За тэгээд энэ болохоор миний харж байгаагаар zero гэж байна. Sugar free буюу ерөөс ямар сахаргүй юм бэ. За одоо хэдүүлээ тэгээд сахаргүй юм ямар шүү амттай байдгийг харцгаая. First bite. Юу ч гэсэн ихтэй сэтгэлх юм бол аманд ороод бүр ингэж шууд хайлж байна. Амар зөөлх юм байна нэгт. Тэгэд үнэхээр л яг чихэртэй юм шиг надад санагдаж байна. Сүйдээ хольж идэж үзье. Гүнээр амар сони юм байна. Яг л чихэртэй энгийн зүгээр л чокоби идэж байгаа юм шиг амар гоё амттай байна. Чихэрлэг байна. Би нэг төсөөлөхтэй нэг тийм протеин шейк шиг нэг тийм муухан амт өгдөг шүү дээ. Нэг тийм жоохон шохоо шиг юм шиг нэг амт хүү зүгээр яг нэг тийм эрүүл амт гэсэн шиг ингээд дандаа нэг амт муутайгаад идэж шүү дээ. Тэгэд энэ бол миний төсөөлснөөс хамаагүй гоё амттай байлаа. Нэг сарын орнд би энд 8 хоног өглөө тайлагдлаа. Окей, next up. Санийхтай яг адилхан юм байна. Гэтэ энэ болохоор Lotte-гийн Zero Sugar Free Cake-ний Dark Cacao Chocolate гинэ. Энэ болохоор хар шоколадтай юм байна. Дотроо 12 ширхэгтэй адилхан пакэжтэй. Хэмжээ нь бас яг адилхан баг. Илүү dark-тэй өнгөтэй байна. Хар шоколадны яг нэг тийм башаа амт өгдөг шүү дээ. Тийм ерөөсөө хаалга. Тэр надад яагаад ч юм ингээд энэ dark шоколадны илүү таалагдаад байх юм. Санийхаас илүү. Нэг олон хэлээдийнх юм алга ер нь л яг л адилхан юм. 8.5 хоног өгдөө. Хайрцаг газар тавьяадаггүй юм бас. За дараачих нь. Миний гарт ундаа баригдлаа. Манго. Манго. Намайг ер нь хаач явсан манго дандаа дагдаг. Тэгээ та нар мэдж байгаачлаа би хүүхдээ баг юу гэж нэрлэхэд та нарт хэлсэн байгаа. Тэгээ би хүүхдээ болох юм бол ийм нэр өгнө. Lower sugar гэж шүү. Энэ бүр сахаргүй тэр чигтэй бол биш юм байна. Зүгээр арай бага сахартай гэсэн байна. Тэгэхээр 40% бага сахартай гэж энэ 40% юм байгаад их юм. Гацтай байх та. Юу шиг үнэлж чинь гэж. Нэг тийм. Тэг манго шиг үнэртэй тах. Ингээд нэг тийм жоохон төндөө шүүс юм байна. Одоо яг мангоны яг шүүс сууж байгаа юм шиг тий. Хүүтнэр нь бол гоё юм. Бид нар бүгд нь хөрөвчөнд хийсэн байсан байна. Мангоных нь амт нь өөрөө айгүй гоё тийм давлгааж амтагдаж байна. Мангоны ундаануудыг уунгууд ихэвчлэн бас амар нялуун байгаад байхгүй. Сэгсэг хэвчтэй байсан юм шүү дээ. Жижи. Мангоны нэг тийм жоохон нэг тийм эсэглэндүү бас нэг хэсэг байдаг шүү дээ. Тэр нь ч гэсэн хүртэл жоохон гэж амтагдаж байна. Тэгэхээр яг л таалагдлаа. Би 9 хоног өглөө. 9 гэдгийг солонгос хэрэг үү? How do you say 9 in Korea? In Korean, 9 is 9. How do you translate the number 9 in Korean? 숫자 9. What? 숫자 9. 수차후. Энэ нэгээс ариу оронд 수차후. Зармиг байна. За окей. Deep and low гэнэ. Low sugar буюу ахин нэг бага сахартай гэж байна. Энэ заримд 1.9 г сахар байна гэдэг чинь энгийн заримнаас нэг дорож 4-5 дахин бага сахартай юм байна заяа. Тэгээ карамельтэй байна. Мэдээж карамель дургуун хүн байдаг байх. Миний дуртай төрөлхнөө тэгээд энээрээ сониос энэ өнөөдрийн авсан бүтээгдэхүүн бүгдээрээ солонгос бүтээгдэхүүн байгаа шүү. Ийм зарим байна. Жохон шалчиж, жохон хайлчиж гэхдээ let's try. Ихтэй гайхах юм. Карамелийг чинь бол маш их хэмжээний сахарыг ингээд хайлуулж байгаа тэнгүүд карамел гэж гардаг үстэй. Эсвэл үгүй болов. Карамелийг өөр сахар өөр хийх арга байдаг юм уу? Энэ надад бол яг л чихрэмт гэдэг байхгүй. Нэг жоохон ингээд нэг хайлтсан дээр нь идвэл хамгийн гоё юм. Юунэгтэй заримнуудыг идэхдээ тас хөлдөгөр нь идэх би жоохон дургу. Нэг жоохон хайлуулж байгаа нэм зөөлхөн болонгууд идэх амар дуртай. Энэ бол хазангууд бүр яг нэг те зөөлхөн амд ор шууд хайлахаар
Тэгээ яалтчгүй энгийн карамельтэй заримгийг бодвол арай бага сахартай гэдэг нь шууд мэдэрч чинь. Тэгсэн мөртлөө яг карамель нэг тийм жоохон чихэрлэг, дүү sweet, зөөлхөн тийм ирээслэг амт нь бол байгаад байна. 7.5 өглөө. Оба! За, дараагийн уусраа бүр sugar free monaca гэдэг чинь. За, энэ бол өстой бүр zero юм шүү. Ямар ч сахар байхгүй гэж байна. Улаан юмнууд нь юу юм бол guys мэдж байгаа юм байна уу? Жимс юм болов. За, зурган дээр байсан шиг энэ дээр нэг юм red paste байх шиг байна тэгээд. Энэ юу вэ? Ямар сонирхолтой амт байна гэдэг. Заримны дотор байгаа цагаан нь бол яалтчгүй л юм сүн, ванильтай, сахартай юм шиг амтагдаад байгаа хгүй надад. Сүм мөртлөө сахар хөө. Энэ улаан юм нь бол миний хувьд амар тийм шинэ амт байна заа юу тийм. Ерөөсөө тасаагүй, мэдгүй, танихгүй амт болохоор надад энэ улаан юм жоо сонир санагдав. Таалагдлаа. Би нэг 6.4 оноо өглөө. Next, we have baked 80% down, you know. Бүр 80%-аар бага сахартай. Миний өссөн нэг юм бичээ юм болов. Тэнгис бичээ. Машуу дарис. Бяслагтаа гэж шүү. За дотроо болохоор хоёр ширхэгийн боловсгүй нэг юм урт нь хугарсан болов. Ийм юм байна. Надад харагдаж байгаагаар бүр амар хуурай байх юм шиг санагдаж байна. Тэгэхээр сүүгээ өөрчлүүлсэн дээр байх гэж би бодож байна. Энд өнөөрөө хуурсан юм шиг байна. Ийм урт байсан юм шиг байна. Looks like this. Эхлээд дангаар нь авсаа дараа сүйд байлаа. Actually амар зөөлхөн байсан юм. Би ингэ шаржигнаад амар хатуу байх юм бол гэсэн чинь. Окей, дотроо самартай байна. Сүйдээ хэлээд байгаа юм байна. Энэхтэй миний амт бол биш байна. Би нэг иймэрхүү кексрүү юм жоохон дургу байхгүй. Цэцэрлэгтэй нэг юм кекс өгдөг байсан шүү дээ. Танаар цэцэрлэгт өгдөг байсан болов уу бол би сайн мэдэхгүй. Тэ манайд яг нэг юм кекс өгдөг байсан байхгүй. Гэтэ энэс арай зөөлөх. Энэ бол юм жоохон зажлууртай байгаад байна. Зөвж сахар багтай байна. Бяслагны амттай гэдгийгсэн. Бяслагны амт нэр надад нэг амар бол анзаарчихсангүй. 5.5 орлоо. Ванилийн амттай гадах шоколад нь самраар бүрэгдсэн. Ирж буй халуун өдрүүдэд хэр тохирохуйц зайрмаг бэ. Энэ зайрмаг маань гэтээ бүр ерөөсөө хайлж майлаагүй, эвдрээгүй яагаад ч бүр бүтнээр шүү дээ. Яаж үйлдвэрлэгдсэн яг тэрэнгүүрээ гоё хിവэрээ байна. Би ам. Тарултсан. How do you say I like it in Korea? 마음에 들어요. 마음에 들어요. Юу юм? Low calorie latte гинэ. Бага калорийтай latte. 6 г сахартай юм биш үү guys? 500 г latte нийтдээ 80 килокалори гэдэг нэ. Тийм байна guys. Энэ бол угаасаа сахар багтаа мэдрэг чинь кофеин илүү чанга амтагдаж чинь тэгээд сүүн бас маш жоохон байна. Би кофеин амтанд ер нь амар дургу. Тэгсэн мөртлөө яах гэж бодгоо гэхээр кофеинд нь болтой. Би бол кофеины донтон. Хүлэн зөвшөөрье. 8.6 өглөө. Low sugar гэдэг чинь mini choco ice гэдэг чинь. Оо энэ чинь нөгөө нэг Корея мукбанг дээр гараад идэх хүмүүс нөгөө ингэ нэг хазангууд амар гоё юм зөөлхөн байгаад идэх заримуд мөн үү? ASMR хийгээд идэх заримуд. Мөн биш guys. Йоо би нэг дандаа идэх мөрөддөг байсан шүү. Нэр хайр хөөрхөн юм жижигхэн заримуд миний мөрөдөл биелгэж байна гэдэг. How do you say delicious in Korean? 매우 맛있는. Мяу машинын. Бүр үнэхэр мяу машинын. Би баг амтнаас нь илүүтэйгээр шаржигнж байгаа шоколаданд нь бүр илүү дурлцлаа. Жижигхэн гэд тэгэхээр бидний иддэг заримаас амар өөр байгаа байхгүй. Тэгвэл хазангууд амар хөөрхөн гээ crunch хийдэг те. Өөрөө өөртөө баг ASMR хийдэг байгаа. Энэ хайрцаг ингээд тэр чихтэй 6 г сахартай юм дотроо. Нэхгүй тийм сүүн цөцгийн амт амтагдаж байна. Таалагдлаа. 9.8 оноо. Chocolate chip cookie дээр маш хатуу хандна. Ягаад гэхээр миний хувьд chocolate chip cookie perfect байх хэвээр. Энэ хатуу шаржигнуур байх ёсгүй. Жохон зөөлхөнд байх хэвээр. Тэгээ шоколад нь гоё ам дотор хайлж явах хэвээр. Тэр юмнууд бүрдээг байх юм бол би энэ шууд бага оноо. За сахар ерөөсөө байхгүй chocolate chip. Энэ сая миний ярьсан юмыг сонссон юм шиг бүр яг миний хоёр шалгуурыг хоёул ингэ давчлаа. Амар гоё зөөлхөн хазагдаж ин заяа. Тэгээ бутарж унаад ингэ энэ тэрнгөө нэг үүрмэг болдог тийм чипэнд би дургахгүй. Сүйдээ бүр илүү гоё юм. 9 оноо тавьлаа. Манай сүүлийн зармаг буюу кофений амттай зармаг шүү guys. За ёстой жинхэнэ кофе дуртай хүмүүсийн амт байна. Амар хүчтэй кофе амтагдаж байна. Бараг американоор хийсэн зармаг юм ааши. Шоколад нь болохоор түрүүнийхээ заримтайг л адилхан шоколад байна. Самар нь бол ингээд бас ингээд амтагдаж байна. Самар шоколад кофений комбинашн дуртай хүмүүст бол энэ бол яг байна. Миний хувьд бол кофений амт угаасаа таалагддаг би сүүлд хэлжсэн болохоор надад бол нэг тийм гоё санагдахгүй. Сахар махар гэдэг юм амтгаж байгаа юм бол ерөөсөө байхгүй. Наад зүгээр яг кофе л амтагдаад байна. 6.7 оноо өглөө. За ямар ч сахаргүй эрзэн чихэр гэж шүү. Яг л грейп хүнэрт чинь guys.
Яг л грейп хамтагдаад байна. Сахаргүй бүтээгдэхүүнүүд нь сахартай бүтээгдэхүүнээс яг ялгаагүй хамттай байж яагаад би тэг сахартай бүтээгдэхүүнийг сонгож хитээд идэв гэсэн бол тэгээд өөрийнхөө нүүрээ хөөлгөөд батгтай болоод би зөвхөн л насан туршдаа бараг зүгээр ингээд энийг идчихэж болох байсан байхгүй. Энэ бичлэг нэр намайг амар хямрааж байна гэсэн. Тэгээд ерөнхийдөө манай Монголд маань юм тэг калоритой бүтээгдэхүүнүүд олон болоосай. Тэгээд тэг зогсолт нь биш. Сүүлд нь миний хувьд амар сонирхолтой нэг зүйл байгаа юм guys. Цагаан будааны шорлог юм байна guys. Тэгээд энэ болохоор савлгаан дотор амар их байх шиг байна. Тэр чихтэй ердөө 18 г сахартай гэж тэгж байна. За үнэхээр догбуугинд ингээд дуртай салж чаддгүй хүмүүст бол энэ яг тохирсон бүтээгдэхүүн гэж бол миний бодогдож байна. За дотор болохоор нэг юм хөөрхөн ийм шорлогнууд байна. Тэгээ соус нь байна. Тэр бол дахиад нэг юм байна. Дахиад нэг соус байна. За окей, гал тоглоом үзье. За миний ойлгосноор энэ хоёр догбуугийг энэ соусны дотор 5 минут бослоход ерөнхийдөө бэлэн болно гэж би ойлголоо. Тэгээд хэвдүүлээ зүгээр тэгэж үзцгээе. Жоох ус нэмнэ гэж шүү. Зүгээр нэг ингэсгээд байлгах хэрэгтэй юм болов уу гэж би бодлоо. Гэтэ миний хувьд бол энэ соус амар тийм бага юм шиг санагдаад байна. За I think we ready now. За энэ догбууг бол гэтээ амар харагдаж байна guys. Fried догбуугийн болчих шиг боллоо. Хүүхэн зөөлхөн харагдаж байна. Өнөрийн хувьд бол амар гоё нэртэж байна. Тэгээд амтны үед яах юм бол амсцгаая. Амар гоё зөөлхөн болчих. Oh my god. Ooh, spicy! Гадаа нэг тийм гоё crispy шаржигнаг заяа. Тэгвэл хазангууд дотор нь ингээд угаасаа амар гоё тийм зөөлхөн. Яг гоё зажлууртай миний дуртай төрлийн догбуу байна. Тэгээд халуун ногоо амар их биш. Тэгээд нэг тийм чихэр багтаа нэрээсөө мэдэгдэхгүй байна. Амар тийм sweet and spicy combination бол яг гоё таарсан гэж бол надад санагдаж байна. Overall надад бол 10-аас 10 оноо. Бүр үнэхээр гоё та. Hey Siri, how do you say 10 in Korean? In Korean, 1010 is 천슈. 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 За бид нар хоёр төрлийн чилсэн сидр гэдэг нь байна. Тэгээд миний ойлгосноор нэг нь сахартай, нэг нь сахаргүй байх шиг байна. Тэгээд хэдүүлээ энэ ялгааг намж үзцгээ ялгаа гэхээр юм байна уугүй юу? Харин сахар энэ ч бол 0 гэж бичээстэй шүү. Оо. Энэ нэг ялгаагүй байна. Хүний нүдийг боож байгаад энэ хоёрыг ингээ амсуулах юм бол баг хүн ялгахааргүй санагдаж байна надад. Хэдүүлээ одоо гарч хүмүүсээс асууж үзье. Би ганцаараа баах юм амсараад миний амт мэдрэх чадамж буурчвуу? Баахан хүүтийн мэдсээр байгаа. Гарч хүмүүсээс лавж асууцгаая. Let's go. За тэгээ хүмүүс сахартай бүтээгдэхүүн, сахаргүй бүтээгдэхүүн хоёрын ялгааг ялгаж чадах нь хэдүүлээ одоо харцгаая. Тэгээ let's go. Та снэк амсах уу? За амсъя. За let's go. За ингийн заяа. Та нүдэн байна. Тэгээд энэ дотор ингээд ер нь бол сахартай болон сахаргүй бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Та хэд энэ дотор сахар байна уу, сахар байхгүй байна уу гэдэг нь одоо таана гэсэн үг заяа. Зөв таах юм бол бэлгтэй. За явах уу? Let's go. За нүдэн анцгаа бүгдээрээ. Бэж амсахгүй шууд амсахгүй шүү. За эндээс дотроос нь аваарай. Наа чинь ер нь сахартай байна уу, сахаргүй байна уу? Сахаргүй байна уу? Сахаргүй гэж бодож байна уу? Итгэлтэй байна уу? Наа ч чихэрлэг биш байна уу? Чихэрлэг амттай гэхдээ сахаргүй гэж бодсон. За зөв байлаа, зөв таалаа. Zero Oreo байлаа. Тэ та зөв таалаа. Баяр үргэе. Ямар сахаргүй гэхэд амар сахартай юм шиг амтгаж байгаа сте. Хань ямар амтгсан? Сахартай л юмсаг. 1-ээс 10 хооронд дүгнэе заяа. 9 10 10. Nice. Сахаргүй. Бас сахаргүй. За бас сахаргүй. За guys нүдэн анчаа бүгдээрээ. За арай өөр. За нүдэн нээхгүй шүү. Одоо задлаад амсъя. Нүдэн анаастайгаараа. За өнөртөж үзэж байна. Сиви дээр зардаг штэ чоко бай шиг. Чоко бай шиг. Окей. За амсаад үзье. Амтан ч гэсэн яг тийм байна. 1-ээс 10 хооронд дүгнээ явчихад лээ. 8 7. Би бол 9 өгөх юм. За окей. Сахартай юу, сахаргүй юу? Сахартай л. Гуруула сахартай гэж бодож байна үү? За окей, нүдэн нэгэд харцгаая. Сахаргүй байлаа guys. Одоо Солонгос ингээд те convenience store Солонгос бараа бүтээгдэхүүн зардаг бүх дэлгэрүүдээр ингээд амар олон одоо сахар багтай, сахаргүй, калоргүй бүтээгдэхүүнүүд орж эхэлж байгаа юм байлаа. За манайд одоо удахгүй 6 сарын 20-нд супер концертээр J Park ирж байгааг мэдж байгаа лөө. Мэдж байгаа. Та явах жаа юу? Очноо. Chill out, oi. Chill out. Chill out. Chill out. Chill out. Guys. Yo. Yo, time shit.
Юу болов? Ямар тохиолдолд нүдэ нээж болохгүй шүү заяа. За нүдэ нэрэ. Сахаргүй юм байна. За чи. Шоколадтай амтгаж байна. Гэхдээ сахар байгаа хаа. Шоколад нь сахартай байна уу? Ер нь наад дотор чи ер нь ямар нэгэн сахарын агуулмж байна уу гэдэг нь асуулт байхгүй юу? Шоколад амтгаж байна. А шоколад нь сахартай гэж бодож байна уу? Та шоколад нь сахартай гэж бодож байна. Үгүй. За чи. Сахаргүй. Сахаргүй. Окей. За нүдэ нэгээ хэдүүлээ пакэж нь харъя. Яг үндэ сахаргүй байлаа guys. Sugar free гэнэ. Наа чи sugar free мөртлөө амар sweet гоё амттай басдаг тий. Гоё зөөлхөн байна уу? Тийм ээ. Эд бүр яг ингээд амар их сахартай байдаг коконер шиг адилхан. Гэхдээ сахаргүй юм байна. Гоё юм байна. Тэглээ. Та ер нь J Park гэдэг мэдэх үү? Мэдэн. Мэдэн такийн юун таалагддаг вэ? J Park юун таалагддаг вэ? Нүд хөмсөг булчин. Нүд нь гоё шүү дээ. Гоё. Аа за за. Ерөн хөрхөн шүү дээ. Ер нь хөрөн тэр жигтэй хөрхөн. За тийм баху. За. Юм байна. Одоо энэ хоёрын аль нэгэн сахартай, аль нэгэн сахаргүй байгаа шүү заяа. Тэгээд аль нь сахартай, аль нь сахаргүй гэдгийг таах юм. Сахартай уу сахаргүй юу? Сахартай. Сахартай. Итгэлтэй байна уу? За тэгэхээр дараагийн нэг амсалт. Энэ сахаргүй хаа. Сая ихнийх нь амсан сахартай энэ сахар гэж бодож байна тий. За зүг таалаа амар юм уу? Амар илт мэдрэгдэж гинэ эсвэл ерөнхийдөө нөх амар ялагдахгүй нөө. Би зөв чака баян дуртай болохоор амтын шат мэдсэн юм аа. Угаасаа иддэг болохоор шүү таньчлаа тий. Удахгүй нөгөө нэг солонгос яг нэг юм гой уламжлал орж ирж байгаа юм байлээ. Ямар ч калоргүй, zero sugarтай юм бүтээгдэхүүнүүд бүр сүүлдээ бүр юм дэлгүүрүүд нээгт юм байлаа Монголд. Тэнгүү тэнчнээс очиод ингээ тий арай эрүүлтүү, арай сахар багтай, тий сахар орлуулагчтай бүтээгдэхүүн авч болохоор юм байлаа шүү. J Park гэдэг мэдхүү. Мэдэн тий. J Park-ийн юу нь гоё вэ? Нүд хөмсөг болчин юу чав. Ямар ч авах нэг тэтэл. Би энэ гоё. Би энэ төр чигтэй. Би энэ. Та ингээд бочонтой болохоор гой хөгжүүлсэн. За баярлалаа амжилт хүсье. Зүв таас ингээд нэг гой бэлэг өгнө. Липтон өгч байна. Тэгээд энэ бас сахаргүй шүү заяа. Солонгос. Баярлалаа амжилт. За. Yo, chill out. Guys, chill out. That's it. Guys.